За би эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдтэй зориулж нэг хэдэн одоо үг буюу мессеж нэг мэдрэмж хуваалцах гэж байгаа. Тэгээ бүхэл эрчүүдийн маань хувьд бол их нэртэй барих хамгийн сайхан бэлэг юу байж болох вэ гэдэг тухай бодож байгаа. Тэгээ миний мэдрэмжинд бол эхнэрийнхээ боломжийг нээж өгөх гэсэн нэг ийм бодол байгаад. Эсвэл эмэгтэй хүн өөрчлөгдвөл гэр бүл бүхэлдээ өөрчлөгддөг гэсэн бидний дотоод философи магадгүй эрчүүд бидний зайлшгүй хийх ёстой хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм. Эрчүүд бид нар эхнэртэй үнэтэй цүнх эмэг бүгж магадгүй одоо маш гоё машин магадгүй бүр одоо байр байшинч худалдаж авч өгч болно гэж. Гэхдээ эхнэртэй өөрийн амьдралыг өөрчлөх чадварыг өгч чадвал тэр бол жинхэнэ үнц нь жинхэнэ том хайр гэж би бодож байна. Энэ миний л бодол. Би нэг зүйлийг ойлгосон. Эмэгтэй хүн эхнэр минь аз жаргалтай сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байвал гэр бүл аз жаргалтай байдаг юм байна. Харин эмэгтэй хүн өөрийн үнцнийг мэдэрч эхлэхэд тэр гэр бүл гайхамшигтай болдог. Эдгээр зүйлийг би яг одоо эхнэрээсээ мэдэрч байна. Яг одоо. Би ихэнхдээ мөнгө олох гэж хичээдэг. Ажил энэ зүйлийг л боддог. За мөн гэр бүл. Гэтэл нэг зүйлийг би мартсан байсан. Миний хажууд байгаа эмэгтэй мөрөөдөлтэй тэр бас чадвартай бүр түүгээр зогсохгүй гэж байна. Өөрийгөө хүжүүл хүсэлтэй байсан гэдэг би мартсан гэж. Харин түүнд энэ боломж л хэрэгтэй байсан. Энэ зүйлийг л яриад байгаа. Би нэг зүйлийг анзаарсан. Дижитал маркетинг болон аффилиат маркетингаар эхнэр маань суралцж өнөөдөр зүгээр мөнгө олдоггүй. Тэр өдөр бүр шинжлэгдэж байгааг би мэдээж өөртөө итгэлтэй болсон. Өөрийгөө үнэлдэг, бүтээдэг болсон. Өөрийн гэсэн орлоготой болсон. Тэр амьдрч эхэлсэн. Би түүнийг улам ихээр хайрлаж хүндэтгэх болсон. Энэ зүйл энэ цэвэр хайрын тухайч биш гэж би бодож байгаа. Энэ бол түүнийг би бүрэн эрхчлөөг бодит байдлаар олгосон маш гайхалтай шийдвэр байсан гэж би одоо мэдэрдэг. Тэгэд хамгийн сонирхолтой нь гэр бүл минь илүү их аз жаргалтай болж байгаа. Энэ маш гоё гэж. Маш сайхан гэж. Өнөөдөр дэлхий өөрчлөгдсөн. Дэлгүүргүйгээр ямар нэгэн бизнесийг хийж болно гэж энэ зүйл хийж байна. Бараагүйгээр орлого олж болно. Гар утсаар дэлхийн зах зээлд ажиллаж болно. Үүнийг дижитал маркетинг гэж яриад байгаа. Харин аффилиат маркетинг гэдэг нь өөрийн бүтээгдэхүүнгүйгээр бусдын бүтээгдэхүүнийг борлуулж орлого олдог системийг хэлээд байгаа. Зөвхөн энэч биш гэж байна. Энэ бол бүхэл тэр чигээр гэж дижитал ертөнц гэдэг. Энэ бол бүх зүйл гэдэг. Ингээд эрчүүдээ эхнэртэй ганц зүйлийг өг гэж санал болгоё. Энэ бол түүнд боломжийг өг. Боломжийг олго гэж. Хэрвээ эмэгтэй хүн боломжоо олвол тэр зөвхөн өөрийгөө биш. Нөхрийгөө, хүүхдээ, гэр бүлээ бүгдийг өсгөдөг. Энэ үнэн гэдгийг та нар өөрсдийн ээжээсээ харж бол.